Виктор Милан болон Кей Еркович нарын үзэж буйгаар бидний хүүхэд насндаа хэрхэн өсөж хүмүүжсэн, юу туулсан туршлагаас хамаарч насанд хүрсэн үед хайр дурлалын харилцаанаас хүлээлт, хайрыг хүлээн авч мөн буцааж илэрхийлэх хэлбэр тодорхойлогддог гэжээ. Хүмүүс хоорондоо ялгаатай хайрлах хэм маягтай байдаг ба үүнд хостой хандах хандлага мөн тэдний үзүүлж буй хайр халамжид буцааж ямар хариу үйл үзүүлэх зэрэг нь багтдаг байна. Ингээд өөрийгөө болон хайртай хүнээ илүү таньж мэдэн ойлголцож хасын харилцаагаа өөр түвшинд аваачхад туслах дараах 5 хайрын хэм маягтай танилццгаая. Нэгдүгээр нь pleaser love style буюу бусдын хүсэл нийцүүлэгч хайрын хэм маяг. Энэ хайрын хэм маягт багтах хүмүүс нь их хөвчлэн бага насндаа аав ээж нь маш их өөрийг нь хамгаалдаг. Мөн ихэд уур уцаартай эсвэл хитрхи их шүүмжлэлтэй хандаж өсгсөн байдаг байна. Эдгээр хүүхдүүд үргэлжил сайн хүүхэд байхын тулд чадах бүхнээ хийх ба аав ээж нь маш шүүмжлэлтэй ханддаг учраас аль болох эцэг эхийнхээ санааг зовоохоос зайлсхийж өсч хүмүүжсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийнхөө сайн сайхан байдлын төлөө бас харин түүний оронд эцэг эхийнхээ буюу өөр бусад хүмүүсийн сайн сайхан байдлын төлөө бүхий л ирч хүчээ зарцуулахад суралцдаг байна. Энэ хүүхдүүд маань том болоод насанд хүрэхээрээ эргэн тойрны хүмүүсийн сэтгэл хөдлөл, байр байдлыг маш гярхаа байнгын ажиглаж үргэлжил бусдыг аз жаргалтай байлгахыг хичээж зорьдог байна. Гэсэн хэдий ч энэхүү байдал нь явсаар тэднийг хосын харилцаагаа төгсгөхөд хүргэх игдүүцэл гоморхол гэх мэт мэдрэмжүүд автахад хүргэдэг байна. Ингээд pleaser буюу бусдын хүсэл нийцүүлэгч хайрын хэм маягт илрэх 5 гол шинжийг дурдъя. Хэрв танд дараах 5 шинжээс аль нэг нь илэрч байх юм бол магадгүй тантай маш адилхан санагдаж байвал та энэ хэм маягт багтаж болох юм. Эхнийх нь миний хүүхэд насны ихэнх эсвэл бүхий л цаг хугацааг ерөнхийдөө сайн хүүхэд байсан гэж тодорхойлж хэлж болно. Хоёр дахь нь хин нэг нь надад гомдсон эсвэл игдүүцсэн бол би маш их бухимддаг учраас аль болох инхийг сахиулагч байж амар тайван байдлыг үүсгэхдээ маш сайн. Гурав дахь нь би бусдтай харилцаа холбоотой байхыг маш их хичээдэг. Мөн аль болох бусдын хэрэгцээг тааварлаж тэдний хүслийг биелүүлж бусдад үгүй гэж хэл татгалцахаас зайлсхийдэг. Гурав дахь нь бусдтай зөрчилдөх нь намайг тавгүй төлдөг учраас санал зөрөлдөх үед бууж өгч хурдхан шийдээд өөр зүйлд анхаарахыг хүсдэг. Харин сүүлийнх нь бусдад үгүй гэж хэлэх нүүр тулах нь надад ихэнхдээ маш хэцүү байдаг учраас заримдаа энэ нь намайг хуурмаг байхад хүргэдэг. Хоёр дахь хэм маяг буюу vacillator. Монгол хэлээр үл итгэгч эсвэл байнгын эргэлзэгч гэж орчуулж болох юм. Энэ хэм маягт багтах хүмүүс нь бага насндаа аав ээжтэйгээ харилцаанд төдийл тогтмол бас тааварлах боломжгүй орчинд өссөн байдаг ба энэ нь тухайн гэр бүлд тэр хүүхдийн хэрэгцээ, хүсэл хамгийн чухал зүйлсийн нэгт тооцогдоогүй өссөн гэсэн үг юм. Эцэг эхийн доктортой хайр халамж харилцаагүй өсснөөр хүүхдэд орхигдсон, хаягдсан мэдрэмж төрдөг ба яваандаа хэрв ээж аавынхаа зүгээс дахиад хайр халамжийг өгөх орлого гарч ирвэл тухайн хүүхэд байн хизээ надад хайр халамж өгөх болоо гэж хүлээхээс залхаж цаашдаа өгч байгаа хайр инэрлийг нь авахдаа маш их хуцаарлаж тэр шадаг болдог байна. Эдгээр хүүхдүүд насанд хүрмэгцээ хүүхэд насндаа авч чадаагүй тэрхүү доктортой байнгын харилцаа, хайр халамжийг авахар эрэлхийлдэг. Тэд шинээр хосын харилцаа эхлүүлэх бүртээ тэрхүү харилцааг бүхий л талаас нь төгс төгөлдөр байлгахаар мөрөөдөж дотроо төсөөлөх боловч яг үнэндээ бодит байдал дээр тэрхүү төгс төгөлдөр төсөөлөөс нь баг зэрэгэл зүрхтүүдийг урам нь хугарч залхахдаг байна. Ингээд энэхүү хэм маягт багтах 5 шинжийг дурдъя. Нэгт надад юу хэрэгтэй гэдгийг хинч хизээж ойлгож байгаагүй юм шиг санагддаг. Хоёрт би хосын харилцааны үед сэтгэл хөдлөлийн хувьд маш их стресстэйж өөрийнхөө сэтгэл дотор байнга л зөрчилтэй явдаг. Гуравт
Заримдаа би нэг л мэдхэд хэрүүл зодон эхлүүлсэн байгаагаа анзаардаг ч гэсэн яг яагаад тэгснээ юусоо мэддэггүй. Дөрөвт, би үргэлж маш нарийн мэдрэмжтэй. Ер нь юу болоод байгааг сайн ойлгодог л доо. Ялангуяа хин нэг нь надаас хөндийрч холдож хийж байгааг би шууд л анзаарч хэлж чадна. Тавт, бусад хүмүүс надтай харьцахад маш болгоомжтой. Хинмгаа харьцахгүй бол намайг маш их эмзэг гიშилж байсан удаа бий. 3 дахь love style. Avoider буюу зугтагч төрлийн хүмүүс. Энэ төрлийн хүмүүс нь ихэнхдээ хайр халамж бага боловч бие даасан байдлыг хэрмэлсэн гэр бүл өсрөмгцэн хүүхдүүд байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн өөртөө л анхаарал тавьж сурсан байдаг байна. Тэд эцэг эхийнхээ зүгээс маш бага асрамж, хамгаалал, хайр халамж мэдэрч өссөн учраас төгшүүрийн мэдрэмж нэлээд өндөр. Мөн өөрсдийн хүсэл хэрэгцээгээ хязгаарлаж, мэдрэмж сэтгэл хөдлөлөө хилэлхүйгээр дарахад суралцсан байдаг. Харин насанд хүрсэн үедээ тэд бусад хүмүүс сэтгэл хөдлөлийн хувьд нэлээд хол хөндий, мэдрэмжгүй хүйтэн хөндий гэх мэтээр харагддаг байна. Эдгээр хүмүүсийн шинжүүд нь дараах байдлаар илэрнэ. Би хөвчлэн дайжгүй ерөнхийдөө хэвийн л байдаг ба ямар нэг муу зүйл тохиолдвол хурдхан даваад туулахыг хичээдэг. Хоёр дахь нь намайг бага байхаас гэр бүлийнхэн маань хоорондоо хувийн асуудлаа төдийлөн хуваалцаж яриад байдаггүй байсан. Гурав дахь нь бусад хүмүүс баяр хөөртэй байж надаас нэг юм хүсэж байхгүй бол би маш их аз жаргалтай байдаг. Дөрөв дахь нь хайртай хүн гэр бүлийнхнээсээ хол байлаа гэд би тэднийг нэх их санаад сүйд болоод байдаг үлдээ. Сүүлийнх буюу тав дахь нь надад өөрийн гэсэн тусдаа хувийн орон зай үргэлж хэрэгтэй байдаг. Дөрөв дэх love style буюу хайрлах юм маяг нь controller буюу удирдагч, хянагч төрлийн хүмүүс юм. Хүүхэд наснда мэдэрч өссөн эмзэг, сөрөг мэдрэмжүүдээ насанд хүрсэн үедээ дахин мэдрэхгүй байх баталгааг өөртөө үүсгэхийн тулд үргэлж бүхий л зүйлсийг хянах хэрэгтэй гэж боддог. Тэд хянаж удирдах гэдэг нь айдас, доромжлол, сул дорой байдлыг мэдрэхээс өөрийгөө хамгаалах гэсэн утгатай бөгөөд харин эдгээр мэдрэмжүүдээс ялгаатай нь уурлах мэдрэмж тэдний хувьд тийм ч эмзэглээд байх мэдрэмж биш юм. Тиймээс зарим тохиолдолд уур хилэн сүрдүүлэх нь хяналтыг гартаа авах хэрэгсэл болдог байна. Эдгээр хянаж удирдах гэсэн хандлага нь маш хатуучин эсвэл үе үе тохиолддог бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй байж болно. Энэ төрлийн хүмүүс өөрсдөө яагаад бүх зүйлийг хянаж хариуцах ёстой вэ гэдгийн жинхэнэ шалтгаанаа тэр бүр мэдээд байдаггүй. Controller хэмээгийн хүмүүсийн шинжүүдийг дурдъя. Намайг ус том болоход хинч муу мухай зүйлсээс хамгаалаагүй тул би хатуу байж өөртөө анхаарал тавих, ер нь л өөрийгөө авч явах хэрэгтэй болсон. Хоёр дахь нь амьдрал надад өөрөө альваг хянаж зохицуулж сур. Эсвэл өөр хин нэгний удирдлаганд ор бай гэж сургасан. Гурав дахь нь хүмүүс намайг хөвчлэн бусдыг сүрдүүлж айлгадаг гэж хардаг байх л та. Дөрөв дахь нь би асуудлаа өөрөө шийдэхийг илүүд үздэг. Альва зүйлийг өөрийн гэсэн тодорхой арга замаар хийж гүйцэтгэх хэрэгтэй. Эсбөгөөс би маш их уралдаг. Сүүлийнх нь надад хүүхэд насны тухай багахан л дурсамж байдаг. Гэхдээ тэр үе рүүгээ буцаж очихгүй учраас хүүхэд нас маань дуусанд ер нь маш их баярлалдаг. Ингээд хамгийн сүүлийн буюу 5 дахь хайрын хэв маяг бол victim буюу хохирогч хэв маяг юм. Энэ төрлийн хүүхдүүдийн гэр бүлийн орчин нь бага байхад нь нилээд эмх замраагүй, тайван бус, хүчрхийлтэй байсан байх магадaltaй. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүд тэрхүү орчинд аль болох үл үзэгдэгч мэт хэний ч анхаарал өртөхгүй байх замаар амьд үлдэх гэж хичээсээр ирсэн байдаг. Тэд өөрсдийн ууртай, хүчрхийлтэй, эмх замраагүй, хамаагүй харьцдаг эцэг эхээ яаж тайвшруулах вэ? Эсвэл тэдний сэрхэн зогтох, хаана нуутах талаар байнга толгой дотроо бодож ийм зүйлст суралцдаг байна. Хохирогч төрлийн иймэрхүү хэв маягтай хүүхдүүд нь
өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур мөн ихэнхдээ төгшүүлсэн мэдрэмжтэй буюу эсвэл сэтгэл готролд автсан байдаг. Тэд альва асуудлыг шийдэхэд гар бие оролцохын оронд зүгээр л хойшоо сууж урсгалаараа явахыг илүүд үздэг. Хохирогч төрлийн хүн хянагч төрөлтэй хосын харилцаа үүсгэснээр бага насны гэр бүлийн орчинтойгоо адил уур амьсгалыг дахин давтах магадлал өндөр байдаг байна. Ялангуяа хоёр хосын нэг нь хохирогч гих хайрын хэв маягтай, харин нөгөөх нь контроллер буюу хянах гих хайрын хэв маягтай байх юм бол харилцаа нэлээд адармаатай болох магадaltaй юм. Хэрв ийм харилцаанд хүүхэд орж ирвэл хохирогч төрлийн хүн маань хянагчийг байхгүй үед өөрийнхөө дарагдсан мэдрэмж, уур хилэнгээ хүүхэдтэй гаргаж болцсохгүй юм. Дараах дөрвөн шинж нь хохирогч төрлийн хүмүүсийг илтгэдэг байна. Нэгт өсч том болохдоо би эцэг гэхээсээ эсвэл аль нэгнээс нь маш их сэтгэлийн дарамт, уур хуцаарыг мэдэрч өссөн. Хоёрт би эмх замраагүй байдалд илүү тасчдээ, харин тайван орчинд илүү их төвшүүлдэг. Учир нь муу зүйл үргэлжил ойрхон байдаг шүү дээ. Гуравт нь хэрв би илүү их ярьж өөрийн гэсэн хүчтэй санал бодолтой байсан бол миний хайртай хүн эсвэл намайг тойрон хүрээлдэг бусад хүмүүс маань надад илүү их уурлах байсан байх. Дөрөвт нь би зүгээр л юмны аясаар урсгалаар л явж байгаа мэт санагддаг. Бас би маш их ядарч сүлдсэн, ямар ч ирч хүчгүй болсон байна. Ингээд бид 5 төрлийн хайрлах хэв маяг буюу love style-тай танилцлаа. Эдгээр 5 төрлийн хайрлах хэв маяг нь бидний сайн мэдих энэгшлийн онолтой маш холбоотой гэдгийг анзаарчихсан байх. Энд нэг зүйл сануулхад энэхүү хайрын хэв маяг нь таны темперамент эсвэл бие хүний онцлог шинж шиг тогтон огт өөрчлөгдөхгүй зүйл биш юм. Өөрөөр хэлбэл та өөрийгөө юун дээр асуудалтай гэдгийг тодорхой мэдэн ажиглаж чадсанаар өөртөөгөө илүү ажиллаж явандаа эрүүл тайван харилцаатай бусдыг хайрлахтаа төгшөөргүйгээр эерэг мэдрэмжээр суйрлан харилцах боломжтой болно. Хэрв та өөрийн хайрын загвараа мэдхийг хүсвэл howwelove.com гэсэн албан ёсныхон сайт руу орж хайрын хэв загвараа тодорхойлох асуулгуудыг үнгүй бөглөх боломжтой. Эцэст нь хэлэхэд бусдад мөн хайртай хүндээ төдийгүй өөртөө шүүмжлэлгүй хандаж асуудлаа хүлээн зөвшөөрч ойлгосноор бид өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж хүлээн зөвшөөрч чадна гэдэг.